Дараагийн мэдээг танилцуулъя. Бид өмнө нь түүхийн хичээлээр судалж байхдаа 5000 гаруй жилийн өмнө хүн төрлөختөн бичиг үсгтэй босон гэсэн ийм түүхийг судалж байсан бол энэ түүхийг өөрчлөх, түүнийг улам урагшлуулах ийм археологийн нээлт гарсан байна. Хүн бодол санаа болон мэдрэмжээ бичиж тэмдэглэсэн зүйл нь бидний өмнө нь бодож байснаас хэдэн мянган жилийн өмнө байж болох бөгөөд энэ нээлт нь археологчдыг гайхшруулсан байна. За судлаачид Германы агуу 45 мянган жилийн настай аврах том соёо бүхий объектыг олсон байна. За үүн дээр бол шугам, ховл, цэг, загалмайн утга хэм маягийг тэмдэглэсэн ийм бичвэр олдсон байна. За уламжил ёсоор бол түүхчид үзэхдээ анх хүн бичиг үсгтэй болсон түүхийг 5000 орчим жилийн өмнө эртний Ирак буюу түүхэнд нэршиж жанснаар Месопотамид байсан гэсэн ийм түүхэн нотлогоог гаргаж танилцуулдаг байсан бол Германаас олдсон энэхүү бэлэгдлийн утга нь бол энэ түүхийн нээлтийг бол улам бүр урагшлуулж байгаа юм. Эдгээр эс зүйлс нь хүний өвөг болох Homo sapiens Неандерталчуудтай харьцаж байсан Африк тэврээс Европ руу нүүж ирсэн өмнөх үе юм байна. За өнөөх хүрдэг бичиг нь нийтийн тооллын өмнөх 3000 орчимд Месопотамид үүсч дараа нь Египтэд, дараа мөн Хятад, мөн Мезоамерикт бол тархаж байсан элегриф үүссэн үедээ холбогдуулан бид нар түүхийг хардаг байсан бол түүхийг улам урагшлуулж байгаа юм байна. За Берлийн түүхийн өмнөх болон эртний үеийн түүхийн музейн судлаач Эва Тучискигийн хэлснээр энэхүү олдвор нь чулуун зүсгийн үеийн хүмүүс орчин үеийн хүмүүстэй адил ухаантай байсныг нь баталж байгаа юм байна. За судалгааны баг бичиг үсгийн ДНК гэж нэрлэгдэх зүйлийг илрүүлэхийн тулд 260 объект дээрх 3000 гаруй тэмдэгтийг шинжилж авч үзсэн байна. За зарим объект нь Германы өмнөд хэсэгт орших Баден-Вюртемберг мужийн Лонетель хэмээх газраас 37 км урт агуйн системээс үүдэлтэй байсан юм байна. За соёоноос сийсэн жижиг арслангийн загалмай дээр судлаачид загалмай болон цэгүүдийн игнээ Нимбалан сийсэн байгааг олж харсан байна. Ахатал хүндийн Гесен Колетери агуугуудаас олдсон адронт хэмээх энэхүү эд үлгийн зүйлсээр арслан хүн амьтныг харуулсан зааны ясан самбар дээр цэгүүд болон ховлын игнийг тодорхойлон харуулсан байна. Судлаачид тэмдэгтүүдийн зохион байгуулалт ялангуяа ард талын цэгүүд нь харилцаа холбооны үүрэг гүйцэтгэсэн хээ угуулцыг агуулж байна гэж үзэж байгаа юм байна. За чулуун зүсгийн үеийн хүмүүс утга агуулга бодол санаагаа дамжуулахын тулд эдгээр бэлэгдлийг зориудаар сийсэн байж болох юм. За утга учирыг нь олох түлхүүр нь бэлэгдлийн нэгтрэлд оршиж байгаа гэж судлаачид үзэж байгаа юм байна. За судлаачийн хэлснээр хожим үеийн Порто Кунеформтой харьцуулахад дараагийн бэлэгдлүүд нь тэмдэг дээрх давталд урьдчилан таамаглах боломжтой байдлыг тогтоосон. За баримлууд дээр багж хэрэгслээс илүү нэгт намбай хээ угуулц олсон байна. За энэ нь палеолитийн үеийн хүмүүсийн хувьд мэдээлэл дамжуулах нь маш чухал байсныг нь харуулж байна гэж судалгааны багийнхан хэлж байгаа. Судалгааг PNAS сэтгүүлд нийтлсэн байна. За өөрөөр хэлбэл хүн төрөлхтний түүхтэй холбоотой шинэ нээлтүүдийг гарч байгаа юм байна. За хүн төрөлхтөн бидний бодож байснаас айл эрт үед бичиг үсгийг бий болгож хоорондоо утга санаа бодлоо дамжуулан байсан нь энэхүү судалгаагаар илэрч тогтоогдож байгаа юм байна. За цаашдаа энэхүү судалгааны үр дүнд бидний өмнө нь хэрэгжилж байсан түүхийн сурах бичгүүд үндсэндээ шинжлэгдэх боломжтой ийм нээлтүүд хийж байгаа гэдг нь харагдаж байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.